За сайн мэдсэн ингээд та бүхэнд App Locker гэсэн аппликейшн танилцуулъя. За энэ хүү аппликейшн маань ямар учиртай вэ гэхээр та бүхний зураг болон мессеж, имэйл, за мөн хүссэн аппликейшнээ та бүхэн нууц үг хийж цоошлох боломжтой болгодог ийм аппликейшн байна. За энэ хүү аппликейшнийг суулгахын тулд та бүхэн тохирсон сорсыг суулгаж өгөх хэрэгтэй. За энэ хүү сорс маань та харж байгаа бох. Энд олон сорсууд байгаа. За миний хувьд бол би дээдлээс 2 дахь буюу report.byteyourapple.net гэсэн сорсоо суулгаж өгсөн байгаа. За ингээд та бүхэн сорсыг хэрхэн суулгах вэ? CDN дээр гэхээр та бүхэн баруун дээдлэлт edit дээр дарж, зүүн дээдлийн add дээр дарж ингээд сорсоо бичиж өгөөд add source гэдэг дээр дарсны дараа та бүхнээс add source anyway гэж суун. Мөн cancel буюу хоёр сонголтоос та бүхэн add source anyway-гийн дарж мөн сорсоо суулгаараа. За мөн амжилттай суулгасны дараа та бүхэн утасны CDN-ийн search руу ороод ингээд App Locker гэж бичиж өгч хайж аппликейшнаа татж аваарай. За та бүхэнд одоо хайж байгаа процессыг харж байгаа хаа. За ингээд нэлээд үрдэн гарсан байна. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр суулгасан сорс болгонд хэрвээ тухайн App Locker гэсэн аппликейшн байвал ингэж та бүхэнд гарагданаа. За миний хувьд бол нэлээд олон сорс байгаа учраас олон үр дүн гарсан байна. За ингээд би App Locker гэдэг аппликейшнийг byteyourapple.com гэсэн сорсоо суулгасан. За үүн дээр дарж та бүхэн дарсны дараа баруун дээд талд modify гэдэг үгний оронд install гэж үг таны утсан дээр гарч ирэх ёстой байгаа. Өөрөлдвөл би суулгах зүй учраас минийх modify гэж гарч иж байгаа. Та бүхэн суулгаагүй бол install гэж гарч ирнэ. За ингээд суулгаад аппликейшн маань хэрхэн ажилтгийг үзүүлье. Та бүхэн харж байгаа энэ аппликейшн шиг ингээд шууд орж ирэхгүй гэж би түрүү хэлсэн. Энэ маань settings дотор орж өгдөг байна. За ингээд settings-ийг ороод доошоо гүйлгээд та бүхэн харж байгаа App Locker-ыг ороод ирсэн байна. За хамгийн ихний settings enable гэдгийг та бүхэн on болгож өгснөөр энэ хүү аппликейшн маань ачаалж ажиллах нэ. За on болгоод та бүхэн general-ээс орж хэдэн тохиргоо хийж өгнө. Үүний юу вэ гэхээр хамгийн түрүүнд та бүхэн нууц үгээ тэр хамгийн доор хийж өгөх нэ. За мөн доороос хоёр дахьт нь numeric keypad гэдэг дээр та бүхэн тоогоор хийх үсвэл үсгээр нууц үгээ хийх үү гэдгийг сонгож өгөх нэ. Хэрвээ та numeric keypad гэдгийг та on болгож өгснөөр та тоогоор нууц үгээ хийх нь. За энэ дээр мөн auto launch гэж тэр харж байгаа доороос дөрөвдөх дээр нь auto launch гэдэг нь ямар учиртай юм бэ гэхээр та бүхэн нууц кодо хийсний дараа танаас нэмэлт төвшлүүд даруулахгүйгээр шууд ачаалж эхлэх ёстой байгаа. Auto launch гэдэг маань нууц кодо зөв хийсэн тохиолдолд та бүхэн шууд аппликейшн ачаална. Хэрвээ энэ off байх юм бол та нууц кодо хийсний дараа enter за одоо сайн санахгүй гэхдээ ямар ч лсэн заавал нэг нэмэлт төвчлөөр дарж аппликейшн руу ордог байгаа. За миний хувьд бол тэр нь илүү залхуутай санагдсан учраас би зүгээр auto launch гэдгийг сонгосон байгаа. За та бүхэнд хэрхэн яаж ажилтгийг та бүхэн дараа нь харуулна. За session lock гэдэг маань за утсаа мэдээж асаалаа. Ингээд аппликейшн дотроор утсаараа нааш чашаага явж байгаа хідэн аппликейшн за хэдж байсан ер нь жишээ болгож 2-3 аппликейшн зоожлсон байлаа гэж бодоход нэг удаа пассворд хийсэн байхад та дараагийнхаа аппликейшнд ороход танаас пассворд асуухгүй гэсэн үг. Хэрвээ та утсаа унтраагаад асаагаад дахиад нөгөө цоочтой аппликейшн руу ороход цоож асууна. Нэг хийсэн байхад утсаа унтраахаас нааш цоож дахиж нууц үг асуухгүй гэсэн үг байна. Хэрвээ энэ off болгосон байх юм бол танаас тухайн цоочтой аппликейшн болгоно руу ороход танаас тухай бүрд нь асуух болно. Тэм учраас би session login-ыг сонгож өгсөн байгаа. За ингээд хэрхэн аппликейшнуудаа сонгох вэ гэхээр application login гэдэг рүү та бүхэн дарж орж өгөөд applications гэдэг дээр ороод ямар аппликейшн цоожлох вэ гэдгийг сонгож өгөөрөө. За миний хувьд бол мессежийг сонгосон, нотоо сонгосон, имэйлээ сонгосон байдалтайгаар харагдаж байна. За ингээд та бүхэн аппликейшн маань яаж ажилтгийг харуулъя. За утсаа унтраагаад асаалаа. За ингээд чир жонгоолгоё. За
та бүхэн дарж байгаа би имэйл рүүгээ оръё. Харж байгаа та бүхэн mail is locked гэд пассворд асууж байна. За мессеж рүүгээ оръё. Мөн асууж байна. За сая би имэйл хоёрын хооронд ороход асууж ирсэн бол одоо та бүхэнд харуулъя. За би мессеж рүү орохын тулд нууцгүй хэлээ. За мессеж рүүгээ чөлөөтэй орлоо. За одоо нөт рүүгээ орж үзүүлье. За нөт рүүгээ шууд цаажгүй орчлоо. Энэ маань нөгөө session lock гэдэг тохиргоо маань байлаа. Өөрөөр хэлбэл би утсан унтраалгүйгээр нэг аппликейшнээс нөгөө аппликейшн руу орж байгаа учраас дахин пассворд асуудаггүй гэж хэлсэн байгаа. Амуунда унтраагаа дасаагаад үзье ингээд. За ингээ унтраагаа дасаагаад үзэхэд шууд надаас пассворд асууж байна. За ингээд пассвордыг хийж өгөөд аппликейшн руу орж өгнө. За та бүхэн AppLocker гэсэн аппликейшн таалагдсан баха. Баяртай.